үзэгчдээ манай дараагийн зочин миний хажууд суусан байна. Тэгэхээр ардчилсан намын даргын зөвлөх доктор Батболтыг үзэгчдэд танилцуулъя. Танд орой минь хүргэе. За баярлалаа. Телевиз үзэгчдээс орой минь төвшүүлье. За та өнөөдөр ямар ажилтай байна? За өнөөдөр Төвөмбөд улсын хурлд дэвшиж байгаа ардчилсан намын 2 нэр дэвшигч маань өнөөдөр одоо сурчлагынхаа нээлтийг хийгээд Төвөмбөд дөнгөж сая Төвөмбөд тэр нээлтийн арга хэмжээнд оролцож ирлээ. Манай одоо ардчилсан намын шилдэх 2 залуу боловсон хүчин Доломсрынгийн дорч хүрүү Гомсрынгийн баяр сайхан гэж 2 сайхан залуу эдийн засагч хоёулаа мундаг одоо ажиллаж байгаа ийм 2 сайхан залуу бол Төвөмбөд нэр дэвшсэн байна. Тэр хоёрын маань сонгуулийн сурчлагын ажлыг сайхан боллоо. Бид нөөс тийш явж байхад хуур орлоо, хувьтай хүн орноор гэж. Тэгэхээр бас Төвөмбөд бас ардчилсан маань бол ардчил байх их сайхан бэлэгт имэрлэлтэй ийм сайхан үйл явдал боллоо. Энд оролцож ирлээ. Тэгээд Төвөмбөдөөс төвжирсээр орж байгаа хавчирлээ тийм. Тэгэхээр та бол Монгол хүн 2020 гэдэг ардчилсан намын энэ хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч байсан. Энэ хөтөлбөрийг бол нэлээд удаан хугацаанд Монгол орныг одоо өнцөг булан бүрт очиж иргэдийн санал асуулгыг авч байсан. Энэ хөтөлбөрт ер нь онцлоод асуухад манай сүүлийн жилүүд манай эдийн засаг маань уур хязгаарат боллоо тийм. Энэ талаар ямар дөрөвтэй бодлого туссан байгаа? Тийм тэгэхээр Монгол улсад одоо эрдэнэ соёлыг үнэхээр нэгдэж одоо энэ бол нэг бодлын их ард түмэн маань их одоо аз завшаантай амны бэлэгтэй тийм ээ амны гიშгтэй ийм ард түмэн юм байна. Яг энийг хэрвээ буруу зарах юм бол үнэхээр одоо бид бол Африкийн замаар гэж ярьдаг тийм ээ. Одоо баялагын хараал хэлсэн ч гэдэг ийм зам руу ороход бол бас бэлэн байгаа. Өнөөдөр Монголын ард түмэн яг энэ сонголтын дээр байна. Тэгэхээр ардчилсан маань энэ асуудлыг үнэхээр онцгой анхаарсан. Тийм учраас Монгол улсын эдийн засгийг бол олон тулгууртай болгоё гэж. Манай ардчилсан намын одоо мөрөн хөтөлбөрт бол солонгон эдийн засгийг солонгоруулна гэж байгаа. Тэрний бол хий хоосон өнгө биш олон тулгууртай одоо энэ дээр 7 асуудыг авч үзсэн байгаа л да тийм ээ. Эдийн засгийг ийм олон тулгууртай бол хөдөө аж ахуйгаа хөгжүүлээ, аялал жуулчлалыг хөгжүүлээ, үйлчлэгээнийхээ салбарыг хөгжүүлээ, тэгээ үйлдвэржүүлэлтийг хий. Тийм ээ. Ийм маш олон юм одоо инновац, шинэ ухаан технологи хөгжүүлэх гэсэн ийм олон одоо эдийн засгийн салбарыг уулгахаас орж байгаа энэ баялаг тийш нь чиглүүлэх гэж байгаа. Энэ байдлаар энэ одоо байгалийн шахуутай баялаг ингээд дуусахад Монголын ард түмэн овоосон шороон дээр биш Монгол улсын эдийн засаг өөрөө өрсөлдөх чадвартай ийм эдийн засаг болох ёстой гэсэн энэ юуг бол ардчилсан намын мөрөн хөтөлбөр тусгасан байна. Дээрээс нь бид нар яг уулуурхаа энэ их баялаг маань байгаа ч гэсэн бид баялагын хараал хүртэхсгүй бас гэхдээ тодорхой хэмжээгээр ашигласан ч гэсэн байгаль орчноо цаана аль болох онгон хിവэрнтэй үлдээх ёстой гэдэг энэ талаар ямар бодлого? Тэгэхээр ер нь бол одоо яг энэ уулуурхаан асуудал дээр бол уулуурхаан бизнес эрхлэгч компаниуд гэдэг юм уу энэ салбарт ажиллах бол төрийн одоо их дарамт чахалт орж ирж байна. Юу гэдгийг одоо төрийн хэд оролцох гээд байна. Монгол улсын оролцоо, төрийн оролцоо ихсэх гээд ингэж ярьж байгаа. Яг миний хэрэг дээр бол Монголын төрийн дээр хитрхи прагматик, хитрхи задгай байснаас болоод одоо хумж чадхаа болчихлоо шүү дээ. Тийм учраас одоо манай ардчилсан намын мөрөн хөтөлбөр дээр бол уулуурхаан лицензийг ашигт маллалын хэрэглэх газар биш засгийн газар болгодог байх хэрэгтэй гэж байгаа. Гадаадын зарим орнд бол энийг бүр одоо парламент нь болгодог байх шүү дээ. Тийм маш олон хүний хараа хяналтанд ор. Өнөөдөр одоо юу гэдэг ашигт маллалын хэрэглэх газрын дарга олон лиценз сэргээгээд аялал авсан гэдэг өнөөдөр одоо аавын хаалга татчихад байна шүү дээ. Тийм ээ шоронгийн хаалга татчихад байна. Тэгтэл одоо засгийн газрын 10 хэдэн сайд гэдэг юм уу бүгдээрээ хуралдаад лиценз олгоно гэдэг бол бараг бас байхгүй шүү дээ. Парламентын 76 хуралдаад хуралдаад лиценз олгоно гэж байхгүй тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл уулуурхаан салбарт төрийн оролцоо хяналтыг нэмэгдүүлнэ гэж байна. Энэ их хавтгаарсан уулуурхайг болиё гэж байна. Энэ хөтөлбөр дээр байж байгаа. Ерөөсө байгальд хортой арга технологиор уулуурхай эрхэлж байгаа тэр одоо бизнесийг тэр ашиглалтыг бол хориглоё гэж байна. Өнөөдөр бүр усыг бага ашигладаг, ус ашигладаггүй өчнөө технологи гарч ичээд байгаа чинь Монгол улс цэвэр усаараа алтаа угааж штэ. Тийм баян устай орн биш штэ Монгол улс тийм ээ. Тэгэхээр энэ мэтлэнгээс ахуулаад хортой одоо химийн бодис байгаль орчин сөргөн үзүүлэлт үзүүлдэг энэ бүхнийг хориглоё гэж байгаа. Төрийн хяналтыг чангадаг. Өнөөдөр адуу хүсэж штэ энийг мөндө тийм ээ зүгээр молоо тийм зүгээр хүн сайхан амьдрэх гэхэд нэг үйл явцад өвлжөөрийн төрчихсэн би энэ чи эцэг гэдэг нэг ятад зогсож штэ. Яа тэгэхээр
манай ардчлал маань мөрөн хөтөлбөрт нэг тусгацсан том юм нь бол одоо бол эндээс энэ одоо ийм газраас энд л одоо өөрөөр эрхэлж болохгүй гэсэн ийм хууль үйлчилж байгаа. Энд үүдийн одоо гол мөрний ихэнх гэдэг юм уу, улсын тусгай хамгаалалттай газар ч гэдэг юм уу тийм юм байгаа. Одоо манай мөрөн хөтөлбөрт юу гэж орсон гэхээр бол тэмдэл болно гэж хэлье. Өөрөөр хэлэх юм бол тэмдэл өөрөөр эрхэлж болно. Тэгвэл одоо нэг хэсэг газар маань дуртай газар хүмүүс эрхлэх биш тийм малын бичээр газар тариалан аял жуулчлалын бүс нутагч гэдэг юм уу тийм ийм газар өөрөөр эрхэлж болохгүй. Экологийн тэмцээр алдагдуулж болохоор гол мөрний их ойн сан бүхий газар үлдэртэй болохгүй тийм. Тэгэхээр тэмдэл болно гэдгийг энд хийж өгч байгаа. Энэ манай монголчууд бид нар аттай байна, энэ их баялаг байна гэд хамгийн монголч түнхүүлээд байгаа болохоос биш. Бусад одоо чимээгүй суугаад байгаа орнууд чинь яг баялаггүйдээ ингэж суугаад байгаа биш. Тэд нар чинь үндэсний их ашигтай маргааш нөгөөдрөө харсандаа ингэж чимээгүй суугаад байгаа юм шүү тий. Бид нар ер нь арт жимаа гэж ойлгож болох уу? Тий. Ер нь бол энэ чинь зөвхөн бидний монголчуудын амьдралд усахгүй шүү дээ тийм ээ. Таны хүүхэд, миний хүүхэд, бидний одоо бүгд л одоо энийг чинь ашиглан тий. Тэр үед өнөөдөр юу үлдээж байгаа юм. Тэгэхээр уулуурхаар хит замбраагүй тавьснаас болж одоо дурын нэг дараа очиод нэг уламжлалгүй итгэж очиод 40-48 100-аар нь лиценз олгоод нэг зүгээр Монголын нэг юм ихтэй одоо 2-300 лицензтэй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэг хуулийн этгээдэд оногддог тэр лицензийн тоог хязгаарлаа хийж байгаа. Бас манай цаад жинхэнэ эзнүүд бол тийм гадна дотны хүмүүс эднэр байж байгаа. Тийм учраас бол Монгол улс бол өнөөдөр энэ эрдэс баялаг бол одоо хангалттай нээгдсэн. Өнөөдөр хангалттай. Одоо харин энийг байгууллагын орчинд хоргоо, хүний эрүүл мэндэд хоргоо, улс орны эдийн засагт нэмэр болдог тийм ийм л хариуцлагатай болоохыг хөгжүүлээ гэж байгаа. Ерөөсөө Монгол 2020 хөтөлбөрөөр бид нар улс орны тойрон явж байхад бол үнэхээр хөдөөний ард иргэдийг зүгээр л малаад явж байсан хүний эрх ашгийг хүндсэн 40 тохиолдол байгаа байхгүй юу. Монгол газар дээрээ зүгээр малаад гэрээ бариад амьдарч болохгүй ийм л нэг л өнөөдрийн үйл засаг хийцэн байхгүй юу. Ийм л асуудал байгаа. Ардчлал маань энэ жил хүн шиг амьдрий, ус шиг хөгжиё гэж урайтаа оролцож байгаа. Хүн шиг амьдрна гэдэг энэ тодорхойлтыг яг юу гэж яаж байгаа юм тодорхойлж байгаа юм бэ? Тийм, ер нь бол одоо Монголын ард түмэн маань өнөөдөр ийм их баялагын эзэн, ийм их одоо оюун ухааны их мундаг чадвартай тийм ээ. Ийм одоо өргөн уудам нутагтай ийм цөөхүүлээ бас тийм ээ боломжтой гэсэн үг шүү дээ. Ийм сайхан ард түмэн өнөөдөр яг одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүрч амьдарч чадж гэнэ үү гэдэг асуудал бол үнэхээр туйлын хэрэгцээтэй. Монгол улсын хүний хөгжлийн үзүүлэлтээр бол одоо боловсролын үзүүлэлтээр 110, эрүүл мэндийн үзүүлэлтээр 138 дугаар байрна тийм ээ. Хүний эрх хэрэгжүүлээний асуудлаар одоо бас 100 орчим ч гэдэг юм уу тийм. Ингээд Монгол хүн өөрөө одоо хүн болгоны хүсдэг тэр сайхан амьдралын одоо тэр эзэн болж чадахгүй байгаа юм. Тийм учраас ерөөсөө манай ардчлал намын мөрөн хөтөлбөрийн гол одоо нэрнч Монгол хүн тэгээд 2020 он хүртэл хөгжүүлэх энэ дотроос бид нар энэ сонгуульд бол 12-аас 16 оны тэр хэсгийг бастаж аваад орж байгаа. Үнэхээр хүний хөгжүүлэх гэж байгаа. Өнөөдөр Монголын 2,700,000 хүн дотроос яг үнэхээр уулуурхаан баялагынхаа эзэн болоод том компани байгуулад тэрэнд нь очиод одоо ажиллаад одоо өндөр цалин авах тийм үү тэр инженер техникийн багийн удирдах ч гэдэг юм уу тийм ийм төвчний хүмүүс бол өнөөдөр бэлтгэж чадаагүй байна. Бид өөрсдөө энэ их баялагынхаа эзэн болох тэр хүний хөгжлийн өөрөө хангалтгүй байгаа байхгүй юу. Тийм учраас хүн шиг амьдрья гэдэг бол ерөөсөө энэ их баялагийг ард иргэдтэй хүнийхэн хөгжилд айл гэрийнхэн хөгжилд зарцуулъя гэж байгаа. Энэ хүмүүс маань баян байх юм бол эргэн баян бол улс баян гэдэг тийм яг ийм маягаар бид нэр одоо хүний эрхэлж хөгжүүлэх хүндээ хөрөнгө оруулалт хий гэсэн энэ зорилгоор бид нэр хүн шиг амьдрья гэж байгаа. Магадгүй зарим хүмүүс бид өмнө хүн шиг амьдарч байгаагүй юм уу гэж. Магадгүй тэр хүн өөрөө тэгж бодож байгаа хүн өнөөдөр хүн шиг сайхан амьдарч яж болно. Өнөөдөр Монголын сая иргэд 40 мянган иргэд маань өнөөдөр хүн шиг амьдрах гэж болохгүй байна. Тэр боломжийг олгохгүй байна. Өнөөдөр дээшээ тэнгэр хол доошоо газархдаг байна. Зүгээр бизнесээ хийж яваа хүнийг хүртэл амьдрал руу болгож шít. Ийм л байдлаас бид нар хүн шиг амьдрий гэж байгаа. Монгол улс ч гэсэн улс шиг хөгжих юм гараан дээр ирчээд байна. Тэгэхээр сая таа хэллээ шүү дээ Монгол улс шиг хөгжих гараан ирчээд байна гэж. Тийм учраас магадгүй ардчлал минутагийн сонгуулийг ялагдах ирэхгүй сонгуул гэж нэрлэж байгаа юм болов уу? Тийм. Ер нь бол манай одоо
ардын бол бас ухаантай штэ. Өнөөдөр бид нар бас энэ ардын ном буюу одоо манай өрсөлдөгч намд бол олон жил идэвхжүүлээ. Олон жил найдлаа бид нар тийм ээ. Одоо хэрвээ энэ найдлагыг одоо ардын ном одоо биелүүлж чадахгүй бол өнөөдөр ардын бол өнөөдөр эрхэл хэрэгтэй. Би яагаад нэг хэлж байгаа юм бэ? Ерөөсөө ардсан улс гэдэг ард түмэн гэдэг юм бол нэг л өдөр ихээр итэлдэг байхгүй. Тэр өдрийн ерөөсөө сонгуул. Өнөөдөр ажил хийж чадахгүй ард түмнийхээ мөнгийг өрн таран хийж аялал авч байгаа тийм ээ. Ард түмнийг ялгуулж байгаа. Хууль цагдаа төрийн байгууллага нь ард түмэндээ биш дараагад үйлчилж байгаа. Энэ имийг ард түмэн хизээ сольж болдго юм бэ гэхээр сонгуулаар сольж болдог. Сонгуулийн бас болохоор тэр хүн өөрөө шоронд ордог ч юм уу тийм өөрөө одоо хууль бус маягаар засгийг эргүүлэх гэж яана гэсэн юмд ордог. Тэгэхээр энэ сонгуулийг манай ард түмэн зөв эдлээч. Өнөөдөр ардчлалыг нэг сонгоод өгсөн шиг өгөөд үдсэн шиг үзээ тийм ээ. Энэ залуучууд юу хийж чаддгийг өнөөдөр одоо Монгол улс өнөөдөр яг хөгжлийн зөв гараан дээр очих юм бол одоо юунд хүрч болох юм бэ? Монгол улс яаж хөгжих вэ тийм ээ? Иргэд маань яаж баян болох вэ гэдэг энэ юмыг л манай ард түмэн сонгосон шиг сонгооч гэж хэлж байгаа. Хэрвээ энийг ингэж сонгож чадахгүй болвол миний бодол шүү дээ. Хэрвээ одоо энэ төрд байж байгаа энэ нөхдүүдийг энэ одоо ард түмнийхээ эд баялагийг өөрийнхөө хувийн эрх шиг зарцуулж байгаа хүмүүсийг одоо дахиад сонгочих юм бол бид яг Африкийн замаар орно. Энэ хүмүүс бол Тэнгэрийн амьтан болно. Өнөөдөр ямар ч хамаагүй үнээр энэ байран дээрээ энэ эрх мэдэл дээрээ байхын төлөө л байна. Одоо харж байгаа шүү дээ бид нар дэлхийн нийтэд тийм ээ. Өнөөдөр тэр гарцсан тэр мундаг одоо арабын удирдагчнууд ард түмэн хэдэн 10 мянгаар нь буудаж алж штэ. Яг л ийм л юмд хүрдэг байхгүй. Өөр гарц байхгүй болчихж байгаа энэ хүмүүс. Тэгэхээр энийг одоохон зогсоох хэрэгтэй. Ардчилсан намд бол одоо бид бол үнэхээр ард түмнээ хүний хөгжүүлэх гэсэн энэ хөтөлбөрийг л гаргаж ирсэн бид нэр. Энэ хөтөлбөрийг бариад явахад Монгол улс бол 2020 он хөтөл өндөр хөгжилтэй орны түвшинд очсон. Хүний хөгжил нь өөрөө хангагдсан байх. Хүн хөгжсөн байхад ба штэ. Бараг биднэрт эд баялагч бараг хэрэггүй. Өнөөдөр зүгээр Сингапур улсын би жишээ хэлье тийм ээ. Сингапур улсын байгалийн байлг нь юу вэ гэсэн чинь загас далайн домдгож байгаа байхгүй. Өөр юу ч байхгүй. За ийм орн өнөөдөр дэлхийд эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд одоо бизнесийн орчин бүх зүйлээр дэлхийд номер 1 явж штэ. Тэгэд Сингапурын ерөнхий сайд хэлсэн байдаг. Манай улсын баялаг бол миний ард түмний боловсрол, миний ард түмний хүний хөгжлөө хүчилж байгаа байхгүй. Тэгж хөгждөг. 3.2 сая хүнтэй гадныхан дахиад 2 сая хүн байдаг. Тэнд сайхан учраас гадныхан хүмүүс очиж амьдарч шээ. Тэгэл газар нутаг маш жижиг. Маш жижиг. Манай Төв аймгийн нэг сумаас бага нутагтай. Тэгээд тийм мундаг. Тэгэхэд бид өнөөдөр энэ уул уурхайн байлгийг буруу ашиглах юм бол бид нэр болохгүй. Зөв ашиглах юм бол хүний хөгжил. Тэрийг хийх гээд байгаа юм бэ? Ардчилсан нам хийх гээд байгаа маа л гэж хэлж байгаа бид нэр. Тэгээд төрийн эрхийг мэдээж хэн татгуулах вэ гэдгийг асуух юм шийднэ. Тийм мэдээж хэрэг тийг шийднэ. Өөр одоо миний асуугаагүй сонгогчтой хандаж хэлэх. Тэгэхээр зүгээр би бол бас та бүхэн манай үзэгчид бас манай таньжиж магадгүй би Монголын байгаль орчны иргэн зөвлөлийн тэргүүн байсан бас байгаль орчин чиглэлээр их дуурдаг хүнэлтэй. Тэгээд сүүлийн үед бол цөмийн хог аядлын асуудлаар ярьж байгаа. Бас сая эргээ сонгуулийн өмнө асуудал босоод ирэх шиг боллоо. Тэгэхээр яг нь надад байж байгаа мэдээллээр бол одоо энэ эрх баригчид маань сонгуулийн одоо хар цагаан ямар PR байдгийг тэрнийхээ мөнгийг босгох гэж газар нутгаа зараад эхэлж гин гэж байна. Одоо 30 сая доллараар ураны лиценз зарах гэдэг хятадын компани санал болгож байна гэж ярьж байна. Хүмүүс мэдээлж байна л да. Би ч ингээд телевизээр ингээд гараад бид нэр ихээр хүмүүс ирээд мэдээд хэлдэг юм байна. Дорногов аймгийн Улаанбаатар суманд одоо Айрова компани ингээд гүний хөрсийг хордуулаад Монголын элсэн нүүдийг одоо хааж байгаа цагийг устгаж байна тийм. Тэгэл ингээд хүмүүс мэдээлж байгаа байхгүй. Тэгэхээр би бол ард түмэд хэлмээр байна. Өнөөдөр Монгол хүн Монгол газар дээр их орон дээр зүгээр л сайхан зүлгэндээ гэрээ бариад амьдрий гэж манай нэг яруу найрагч хэлдэг шиг тийм. Монгол хүн ядууч гэсэн их орондоо зүгээр л сайхан амьдрмаар байна. Энийг битгий хорлооч ийм одоо хүмүүсийг битгий сонгооч л гэж би хэлмээр байна. Энэ дээр бол миний өөр үнэхээр хүрж байгаа. Үнэхээр байгаль хангаал явд. Энэ бол үеийн үед ард түмний хорлох гэсэн хэрэг. Энэ бол хамгийн аюултай юм тэр байхгүй юу? Та яагаад зөвхөн сүмийн хайг тухай ингэж ярьдгийг таны мэрэгжил чинь? Би биолог хүн. Ер нь бол одоо хүн төрлөختөн бол өөрийгөө хэд дахин
тэр үгээр баг нарныхаа аймгийн эсвүүдх хэмжээний тийм аимшигтай тийм одоо шинэ ухааны нээлт хийчихэд байгаа юм шүү дээ. Энэ цөмийн одоо уруулыг ашиглах асуудал тийм. Гэтэл энийг ингээд ашиглахад бол одоо нүүрс төлснөөс илүү их хялбархан эрчим хүч гаргаж авч болж байна. Ашиглаад үлдсэн байгаа юм нь хэдэн одоо 100 мянган жил, зарим нь тэрбум жилээр хүн буюу биологийн амьтар организмыг устгадаг туяагаар цацруулдаг байхгүй юу? Энийг өнөөдөр хүн төрөлхтний шийдэж чадаагүй байхад түүгээр гайг үүгээр дуудаг гэдэг шиг Монголын эрхтэн дархтнууд өнөөдөр цөмийн хогийн эдлийн асуудлыг эх орондоо бошлох гэж цөмийн тамтан одоо хогийн цэг байгуулах гэж явж байгаа нь үнэхээр аимшигтай байгаа байхгүй юу? Энийг юуны тулд хийх гэж байна? Ардны хавлахын тулд шүү. Өнөөдөр эрх мэдээ хадгалахын тулд сонгуулийн мөнгө босгохын тулд энийг хийх гэж явж байгааг нь бид нар энэ талаар удахгүй бас мэдээлэл гаргаж чадах байх гэж бодож байна. За баярлалаа. Манай өнөөдрийн VIP нэвтрүүлэгт ардчлал намын даргын зөвлөх доктор Батболд оролцлоо. Одоо та бүхэн манай мэдээг анхаар үзнэ.